За та бүхний одоо энэ сүүлийн 10 жил ажлын үр дүнд ийм л болчиход байгаа юм л да. Төрийн албанаас ч нэр усаж гэсэн солимоор байгаа. Нийтийн алба гэж нэрлэмээр байгаа. Одоо бүгд бизнесийг гардаг үе байлаа шүү дээ. Бүгд хувийн гишүүд очихыг хүсдэг байлаа. Гэтэл одоо тийм биш болчихжээ. Одоо энийг өөрчлөө. Энийг одоо бид нэр 126 гишүүнтэй парламент ингэ сууж байхад нэг л төр засаг нь хамаагүй юм хийчих юм шиг болох гэж байгаа юм шиг те. Ийм л юм яриад бүтэн өдөржингээгээ яриа сууж байгаа байхгүй юу? Одоо энийг болио хэдүүлээ. Тэр арчилсан улс орон яаж хөгждгийг тэр замаар нь хөгжмөр биш шүү дээ. Амьдрмаар байна шүү дээ бид нэр. Энийг зоригтой хий. Хийж чадахгүй бид нартай нийлж хий. Ийм л одоо шаардлага тавигдаад байна. Энийг одоо ойлгож байна ойлгохгүй. Одоо тэгсэн чинь үлээ 50 газар дууламж шиг сони юм яриад байгаа юм. За бямцаг цайд хариулъя. Тантай бас санал нэг байгаа. Ер нь одоо төсвийн орлого бүрдүүлж байгаа татвар төлөгчд энэ төрийн албан агчдын цалинг одоо хэн бүрдүүлж байгаа баялаг бүтээгчд. Тийм болохоор бид нас хувийн хвшлээ дэмжих ёстой. Хувийн хвшлээ дэмжих ёстой. Нөгөө талдаа өнөөдөр бас төрийн үйлчлэг ард иргэдэд хүргэж байгаа төрийн албан агчийг бас төрдөө бас сэтгэлтэй, тогтвортой, хариуцлагатай ажиллах бас бололцоо боломжийг бүрдүүлэх ёстой. Энэ үүднээс цаашдаа бол тийм үү төрийн албан агчийн цалин үндэстэй хувийн хвшлээс илүү арга өндөр шахуу болцсон. Төрийн албан хүмүүстээ тэмүүлдэг болцсон байна. Энэ хэмжээгээр нөгөө талд нь илүү одоо юу гэдгийг хариуцлагатай, илүү бүтээмжтэй, илүү сэтгэлтэй төрийн үйлчлэг ард иргэдэд хүрэхин төлөө ажилдаг юм чадварлаг ийм л одоо төрийн албан агчтай болох ёстой. Нэг талдаа төрийн албан тэмүүлж байгаа гэсэн сайн эндээс бид тийм үү хамгийн их сэтгэлтэй, хамгийн хариуцлагатай, хамгийн чадвартай хүмүүсээр энэ төрийн албандаа төрийн үйлчлэг ард иргэдэд хүргээ гэдэг дээр шахаж